Төвшин гишүүний асуултанд хариулъя. Ер нь нууц гэдэг тамганы ард их олон хулгай болдог гэдэг нь одоо ил болсон. Энэ дээр миний би ярих биш тодорхой үйлдэл өмнө нь хийж исэн. Тухайлбал 2023 оны 10 сарын сүүлээр миний би засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод төрийн сайдын хувьд засгийн газраас төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж батлуулж байсан. 11 сард нь батлуулж ирсэн. За энэ ямар заалтыг өөрчилж ирсэн бэхээр албаны нууцыг тухайн төрийн өмчийн компаниудын захирлууд, байгууллага, агентлагийн дарга нар өөрийн үзмжээр дарах эрхийг хязгаарлаж тагнуулын байгууллагын дүгнэлтийг авсны үндсэн дээр тэр албаны нууцын тамгыг дарж яана гэдэг хуулийн өөрчлөлтийг хийсэн. За гэхдээ энэ өөрчлөлт би хангалттай хэмжээнд бас биш юм байна гэж үзэж байгаа. Төрийн болон албаны нууцын тухай хуулийг миний би шинжсэн найруулах хэлбэрээр бүрэн өөрчилж улсын их хурлд оруулж ирнэ гэсэн итгэл үнэмшилтэй байна. Ингэхдээ төрийн нууцын тухайтад улсын их хурл төрийн нууцад ямар нууцыг оруулах вэ гэдгийг улсын их хурл шийддэг байх ёстой. Одоогийн хуулиар төрийн нууцад оруулах гаруулах асуудлыг Монгол Улсын засгийн газар шийдэж байгаа. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь өөрөө шийдээд байгаа юм. Тийм учраас энэ нууцтай холбоотой асуудал ард түмний төлөөллийн байгууллагын улсын их хурлын хяналтаас гарчаад байгаа юм. Та бүхэн анзаарч байгаа бол төрийн нууцаас ийм мэдээллийг гаргахаар Монгол Улсын засгийн газар шийдвэрлээ гэдэг мэдээнүүдийг сүүлийн хэдэн жил үзээд байгаа. Улсын их хурл мэдэхгүй, гишүүд та бүхэн маань мэдэхгүй байна. Тийм учраас би энэ нууцтай холбоотой асуудлыг хуульчлаж яг ямар асуудлыг төрийн онц чухал маш нууц гэж үзэх үү гэдэг би жагсаалтыг улсын их хурл батлах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй. Ийм үзэл баримтлаар би нууцын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж Монгол Улсын ерөнхий сайд танилцуулна гэсэн ийм бодолтой байна. Төрийн өмчийн компани засаглалын хувьд миний хувьд сүүлийн 10 жил итгэл үнэмшил болж ярьдаг. Энэ асуудал дээр концепцийн зөрүү Монгол Ардын нам болон ардчсан намын хооронд байдаггүй. Өөрөөр хэлбэл зарчмын хувьд төрд хамгийн бага өмч байх ёстой. Төрийн өмчийн компаниуд зөвхөн улс орны стратегийн чиглэлийн асуудлууд дээр л байгуулагдах ёстой. Хувийн хвшилтэд өрсөлдөх ёсгүй гэж концепц барьдаг. Энэ үзэл баримтал Монгол Улсын засгийн газраас хуулийн төсөл хэлбэрээр улсын их хурлд өргөн баригдсан миний бие ахалж байгаа. За миний бие ахлах гэж нэлээд босоо бас. Энийг миний бие 16 онд хууль зүйн дотоод хэргийн дэд сайд болоод бүр 16 оны засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт одоо хийж суурь судалгааг нэвтрүүлж ирсэн. Энэ суурь судалгаанууд 4 жил хийгдсэн. Улмаар өнгөрсөн парламентын үед улсын их хурлд бас өргөн баригдсан байсан. Миний бие бас ажлын хэсгийг ахлаад батлуулахын даваан дээр бас сайд болцсон. Тэгээд сонгуул болох гэж нэгэд хуулиуд батлагдчих чадахгүй үлдээд тэгээд шинэ хуулийн дэгээр нөгөө өмнөх улсын их хурлаар өргөн баригдсан хуулиудыг бүгдийг буцаадаг хууль гарцсан чинь энэ хуулиуд буцаагдаад дахиад орж ирэх гэж нэлээд юм босоор хагаад сая өргөн баригдаад тэгээд ингээд явж байгаа асуудал. Тийм учраас энэ дээр бол би хамгийн бага За тасцэргийн мөнгө